Нэг удаагийн нөхөн төлбөр иргэдэд болох нөхөн төлбөр арга хэмжээ байгаа. Нийтдээ бол 1241 айл байгаа. Иргэн бий. Энэ хүмүүс нөхөн олгорны 13.3 тэрбум төгрөг бэлтгэл байгаа. Энийг мөн 2024 онд багтаагаад дуусгана гэсэн ийм шийдвэр гаргаж байгаа. За дөрөв дэх шийдвэр нь бол Эрдэнэ нүрийн усан цахилгаан станцын усан сангийн нөлөөллийг автахаар соёлын өөд байгаа. Аврам хамгаалах ажиллагаанд хүн зориулаад нэг 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ төсвийг бол 2024 оны төсөвд суулгая гэсэн ийм шийдвэр гаргаж байгаа. Ингээд 2023-2024 онд багтаагаад Эрдэнэ нүрийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил гэж болох. Иргэдийн нүүлэн шилжүүлэх соёлын өөг аврам хамгаалах ажиллагаа бүрэн дуусна. 2023 оны төсөвд суусан зардлуудаар нь бол манай яам болон соёлын яам ажиллаа хийгээд явж байгаа. Иймэрхүү байдалтай байна. За маргааш нөгөөдөр буюу 3 сарын 31-ний өдөр Актын Экзим банк худалдааны яамнаас төрийн зөвлөлтөд энэ Эрдэнэ нүрийн усан цахилгаан станцын талаар мэдээллийг хүргэнэ. Ягаад гэвэл 250 сая доллараас дээш дүнтэй хөрөнгө оруулалтад гадаад хийж байгаа хөрөнгө оруулалтыг төрийн зөвлөлөөр батлуулдаг гэдэг улсын тийм хуулийн зохицуулт байна. Ингээд төрийн зөвлөлөөр нэмжигдсэний дараа зээлийн тусгаалсан хэлцээрийг энэ оны 2 дугаар хуулиараа багтаагаад хийх ийм төлөвлөгөөтэй бид нар хаттын талтай холбогдох албан тушаалд уулзалтаа ийм үр дүнд хүрсэн гэдгийг хэлье.